За сайн байцгаана уу? Найзуудаа дэлгүүн байна. Манай хүүхдээс мэндхийг нэ. Сайн уу? Та бүхэндээ Табо хоол 2025 оны Табо хоолын талаар ярилцахаар ирлээ. Би бол энэ бичлэгийг бүр 25 оныхоо ер нь ихээр дундуур сүүлээр хий гэж ботсон боловч ингээд хийхгүй явсаар аваад 26 маань гарчлаа. Нийтдээ ерөнхийдөө 12 бараа байгаа. Тэгээд үнийх нь багаас нь эхлээд их рүүгээ ингээд яриад явна. Тэгээд би жижиг бичлэг хийсэн байгаа. Хамгийн бага үнэтэй бараа гэх юм бол проекторны суурь байгаа. Энэ проекторны суурь болохоор 8454-ийн үнэтэйс юм байна. Гэхдээ хамгийн их ашиглагдж байгаа хамгийн гоё бараануудын нэг яг тэгэхээр ингээд ширээн дээрээ баахан ном юу ягаал тавиал тэгэнгуутаа ингээд проектороо тусгаал дараа нь проектороо хураагаал төвхтэй байсан. Тэгээд угаасаа тэр дээр ханан дээр байдаг болохоор ердөөсөө төвг болохгүй. Тэгээд гэрийн интерьерт ч гэсэн гоё харагддаг. Проектороо ингээд далд хураацсан үедээ тэр дээр суурин дээрээ ном эсвэл цэцэг мэцэг ингээд тавиад гоё интерьер үсгэж болно. Дараагийн 2 дугаар бараа. 2 дугаар бараан дээр нь болохоор халуун сав орсон байна. 20,400 төгрөг. Энэ халуун сав болохоор бүр 2 өдөр халуунаа барьдаг. Тэгээд би чинь нөгөө нялх хүүхдтэй тэгээд бүлээн ус мус ингээд өгөх хэрэгтэй. Одоо ялангуяа ингээд зуны улиралд хөдөө гадаа явах тохиолдолд ингээд халуун бүлээн устай. Одоо өвлийн улиралд болохоор марц юу ягаад чанаад аваад явхад байна. За дараагийн нэг гоё юм нь болохоор эмэгний сав авсан байна. Эмэгний сав нь 21,950 төгрөгөөр авсан байна. Тэгээд ер нь бол эмэг маань бас энт ингээд тараад ердөөсөө цэгцрэхгүй байсан. Тэгээд аваад ингээд тавьсан ч цэгцтэй гоё чамин гоё харагдаад байгаа. Дөрөвдөх бараа гэх юм бол эвхэгдэх ширээ. За ер нь бол эвхэгдэх ширээ болон эвхэгдэх сандал нэг жижиг байр түрээсэлж байгаа ч юм уу тийм жижиг орон зайд амир хэрэгтэй тийм шийдэл гэж бодож исэн. Тэгээд аялалд явахдаа аваад явхад амархан тэгээд удаан суугаад юм хийхэд ч гэсэндээ ингээд зүгээр Монгол байдаг ингээд хүн ирэхээр гаргаад тавьчихдаг сандал чинь амар хатуу байдаг штеп. Тийм биш, тийм зөөлөн сандал авахыг ер нь бодсон ширээ сандал. Тэгээд эвхэгдэх ширээний хувьд болохоор 26,470 төгрөгөөр авсан юм байна. Тэгээд бид хоёр аяллаар авч явж байгаад энд 100 зүгээр дээдлийн хуулгын муухай олгоцсон. Тэгтээ тэгэл угаасаа эвдрэндээ гэж бодож авсан болохоор тэгээд тэгсэн ч гэсэндээ бас 26,000 төгрөгөөр маш гоё ширээ авсан болохоор ерөнхийдөө аюу яахгүй байгаа. Тэгээд энэний чанар нь төмөр нь амар гоё чанга. Ердөөсөө хугарч мугарч эний дээрээ болж ирээгүй. Тэгээд мод нь ч гэсэн маш гоёороо ирсэн. За дараагийнх нь 5 дахь бараа нь болохоор цонхны чүүл гинэ. Чүүлийг болохоор 29,700 төгрөгөөр авсан байна. Тэгэхээр амир урт 3 м хэмжээтэй. Тэгэнгуутаа 2,70-ийн өндөртэй ийм чүүл. Тэгээд гадуур авах гэсэн чинь тэгэд ингээд материал инээ тэрийг ингээд харах юм бол 40-50 мянга гэжсэн. Тэгээд Табогоос авахд 29,700-аар авч байгаа байхгүй. За дараагийнх нь болохоор хувцас атаагч байна. За хувцас атаагч дээр юу ярих вэ? Хувцас атаагч нь бас л нөгөө гадуур ингээд хайгаад явахаар 60 70 80 100 мянгаас ер нь хувцас атаагч буухгүй. Тэгсэн ирнэ төмөр нь юм нэг сонин никл төмөр ч юм уу ингээд амар сонин жоохон ингээд хүчтэй хөшөөлж гот хугараад унчаар тийм хувцас атаагч нарын төмөр байдаг штэ. Тийм байгаад исэн. Тэгээд хувцас атаагчийг болохоор 31,475 төгрөгөөр авсан юм байна шүү. Даацсан амар сайн, төмөр нь амар сайн. Гэхдээ эрэхтэй нөгөө каргоноосоо болоод каргон юу яагаад хуглаад ирсэн. Тэр нь бол айгу муухай санагдсан. Гэтэ яах вэ? Гоё исэн. Тэгээд ширээнийхээ хажууд эвхэгдэх сандал байгаа. Нэг сандлыг нь энэ 2 сандал нийтлээд 32,000 болсон юм байна. Тэгж ойлгож болох уу юм. За ээж би хараад гайда 64 ён гэд тийм биш дээ. 2 сандал нийлээд 32,000 төгрөг болсон биш. Вау. Нэг эвхэгдэх сандал 16,000 төгрөгөөр авсан юм байна. Энэ эвхэгдэх сандал хамгийн гоё нь болохоор ийм зөөлөвчтэй суухад ингээд нуруу амраагчтай
Тэгэд ингээд налаас уучж болно. Тэгээд ийм цагаан ийм арьсан юм шиг материалтай. Гэтэ одоо тэр арьсан материал нь амар муухай л болж байгаа л да. Яагаад муухай болж байгаа вэ гэхээр хүн ер нь ингээд сандлаа өдөр шөнөгүй өглөө оройгоо байнга ашиглана гэж байхгүй. Дээрээс нь манай хүүхэд нөгөө сандал дээрээ сууж хоол идчихэж байгаа болохоор маш их бохирдуулна. Тэгээд өдөр болгон арчаад байхаар тэр нөгөө материал нь муудаад байгаа. Тэгээд бас аяллаар авч явна уу энэ сандлыг голын хэрэг дээр авчаа ширээ сандлаа өгсраад майхныхаа хажууд ширээ сандлаа өгсраад. За дараагийн 8 дугаар бараа гэх юм бол гутлын шүүгээ. Нийтдээ 82915 төгрөгөөр авсан юм байна. Гутлын шүүгээний карбон ч гэсэн бас хөөхөн өндөр болсон шиг санагдаж байна. Тэгээд маань шууд ирээгүй бид нэр өөрсдөө ирэхээр нь угсарсан. Яагаад ийм гутлын шүүгээ авах болсон бэ гэхлээр жижигхэн нарийнхан хананд ингээд суйрлуулчих гэхээр тавилга өрдөөсөө байхгүй гадуур гутлын шүүгээ хайрахаар хувцар ийм гутлын тавиур шүүгээнүүд чимэр үнэтэй тэгээд ингээд зэгцтэй байхээр байж болохгүй. Тэгэд энэ гутлын шүүгээг авсан. Тэгээд одоо ингээд эргээд табаа руугаа ороод гутлын шүүгээгээ яхаар тухайн дэлгүүрээс нь гарахаа болчихсон загвар хэлээ. Тэгэд манай гутлын шүүгээ материал нь бас гоё модон материалтай. Тэгээд ер нь бол айгүй юу цэвэрхэн загвар хийцлийн хувьд ч гэсэн цэвэрхэн. Та нар ер нь бол бараг ийм хувцар комод ер нь бол бараг 150 мянгаар олдно, 120 130 мянгаар олдно. Тэгж яхад ингээд хідэн жилч ингээд чанартайгаар хэрэглэх боломжтой юм шүүгээ 80 мянгаар авна хэр чинь бас л мөнгөний хувьд хэрэгтэй юм байгаа даа байхгүй юу. За дараагийнх нь болохоор компьютерийн иргэдэг хөл. Энийг бас амар үнэтэй авсан. Нөхөртөө шинэ жилийн бэлэг болгож авсан. Тэгэд 93 мянган төгрөгөөр авсан юм байна. 10 дугаард 96150 төгрөгөөр гэрэлтүүлэг авсан байна. Ийм хонхон цэцгийн хэлбэртэй. Тэгээд ямар ч үед ингээд амар хөөрхөн асна. Бид хоёр ингэдгийн өглөөдөө цагаан гэрлээ асаад оройдоо болохоор юу гэрлээ шар гэрлээ асаадаг байхгүй. Ийм нэг гоё унтах тийм орчныг нь бүрдүүлээд бидний ч гэсэн. За 11-р бараа. 11-р бараанд нь энэ хөшиг маань орж байгаа. Энэ хөшиг бас үнэхээр гоё хөшиг. 3 метрийн өргөнтэй, урт нь болохоор 2 талтай ийм хөшиг гэж санаад байна. Тэгэд 2 хөшиг авсан. Тэгвэл энэ юу гаднаас нарыг 100% бараг хаана. 95% ч лөө 100% хаана. Тэгээд өнгөн нь гоё. Тэгэд энэ хөшгийг ер нь бол гадуур авах юм бол бас л үнэтэй авах юм бэлээ дээ. Нилийн үнэтэй авах юм бэлээ. Тэгтээ би бас үнэтэй л авсан багтаа. Гэтээ яг 125 мянган төгрөгөөр Монголоос авч байгаа хөшигний чанар Хятадаас авч байгаа хөшигний чанар бол дараагийнх нь болохоор эвхэгддэг буудан гинэ. За эвхэгддэг буудан хамгийн өндөр үнээр авсан 344,365 төгрөгөөр авсан юм байна. За хамгийн үнэтэй нэвхэгддэг буудан байсан. Гэхдээ энэ бол 2 хүнийх 125 см-ийн өргөнтэй. Тэгээд ингээд дэлгээд ор болчдөг. Тэгээд мод 2 тал нь юм модон үнээр тухтай буудан. Яг ингээд ор болгоо засаад ингээд унтаад үзвэл баг манай орноос илүү тухтай юм шиг санагддаг. Үүнээс хямдхан үнэтэй буудангууд Монголд байсан уу гэвэл байсан. Гэхдээ ийм нэг тухтай орон зай гүйсгэх гэхээр яг юу таалагдаагүй. Дэдүүд нөгөө энэ бууданга лагер дээр аваачаад тавьсан ч болно шүү дээ. Өөр ингэсэн лагер дээр хэрвээ болох юм бол энэ бууданга лагер дээр аваач тавиал лагер дээр унтч мунтыг гэх юм бол энийгээ дэлгээд ингээд унтчихна гэж бодож байгаа. За ингээд 300 миний бичлэгтэй хамт байсан баярлалаа. Тэгээд гэрээ иймэрхүү зүйлсүүдээр товчулсан байна. Тэгээд доор комент хэсэгт аль бараа нь илүү их таалагдж байна. Та комент үлдээгээрэй. Баяртай.